чимээгүй байдаг. Өө, тэрийг ярих байсан биз дээ. Ганц Northwestern-ий. Наадах чи ээж харчилж хэцүүдэндээ. За одоо эндээс л яг Hogwarts шиг эхэлтэй юм да. Юу Chicago-гийн тэр юм байсан. Гэхдээ манайх юм тэр орн юм байна. Яа, шууд эхлэх юм да хоёулаа ой. Манай найзууд хурж ирчээд орчин үеийн барилга тэгээд нэг хуучин барилгуудаа ингээ хослуулад аль алийг аваад утсан юм байна гэж хараадсан. Oxford-ыг те ер нь тэр Hogwarts шиг бол биш байгаа ч те. Энэ яг юу Chicago-гийн main library-тэй адилхан харагдаж байгааз тэгэж анзаарахгүй нөө. Өнгөн тэгээд яг энэ хийцэн. Манайх нийт 4 library-тэй энэ main буюу хамгийн том нь. Дараагийнх нь болохоор Deering гэдэг яг Harry Potter шиг library. За нөгөөх нь Mad гэдэг айгүй орчин үеийн шилэн library байдаг. Яг манай dorm-ийн хажууд байдаг. Тэгээд нөгөөх нь болохоор нэг тийм музей маягийн тийм сүм шиг дотроо бас амар гоё юутай нэг тийм сүмийн барилга дотор байдаг юм шиг нэг тийм library байгаа. Ингээд нэг 4 library-тэй. Одоо чи яг энийг харуул яг юу Chicago-гийн юутай адилхан харагдаж байгааз. Тэ барилгатай, ургамлуудтай. Энэ болохоор quiet place биш. Тийм болохоор хүснээрээ ярьж хөөрж инээж болно. Дөнгөж хичээлийн 3 дахь квартал эхэлж байгаа болохоор хүмүүс намын сандыг харагдахгүй дээ. Принтер үрд үнэтэй. Гэхдээ хар цагаан болохоор 10 цент. Юу байгаа ч хараа. Бүр 3 цент гэж байна шүү дээ. Хар цагаан халгүй зүйлийг хамтнаа. Хямдхан байгаа ч хараа. Тийм, цент шүү дээ. Тийм. Би намын санд нэг хичээлээ хийдэг юм аа. Яг хаяа хурж ирж саяны газар орж иж найзтайгаа суудаг. Би чимээгүй газар хичээлээ чаддгүй юм ер нь. Амар тийм сонир санагдаад байдээ. Ингээл бүгд чимээгүй. Одоо ч өчтөр бэлгүй хэлсэн шүү дээ. Их гоё төвлөрөөд ингээд эсэмсэний хаяуг яг инчээ суугаад бичвэл гоё идэг гэд. Би болохоор тийм эсрэгээрээ чимээтэй газар сууж юм их аягүй дуртай. Тэгэхгүй яг таг чимээгүй орчин бол бас амар сонин санагдаад байдээ. За одоо бөөнөрөө газар доогуур дамжаад манай яг 2 намынсан болохоор хоёулаа холбоотой байдаг. Сая ингээ main одоо Deering гэд library руу орж байна. Энэ болохоор нэлээ эртний тэгээд нөгөө нэг яг нөгөө үндсэн хуучныхаа хэм маягийг аваад үлдсэн. Энэ хоёрын доогуур холбоотой байдаг. Энэ болохоор яг нэг тийм station шиг харагдаж байгааз дээрээ яатсан. Тэгээд энэ сандал хаалган маалган. Энэ болохоор нэг давхартай болохоор ийм оо музей шиг ийм жижиг юунууд гаргаад тавьчихдаг. Архивын янз бүрийн баримтууд юм уу, скол ийм жижиг хэрэглэгдэхүүнүүд. Энэ сардаа юм уу, сардаа 1 юм уу, 2 сардаа 1 солигдож идэг. За одоо эндээс л яг Hogwarts шиг эхэлтэй юм да. Энэ нэг харалтаа. Энэ болохоор чимээгүй байдаг. Тэгээд хий хөлтөд энд хурж ирж хичээл байдаг. Нэгдүгээрт vibe нь гоё. Хоёрдугаарт чимээгүй гэдэг утгаараа. Би 2 удаа суух гэж үзсэн тэгээд чимээгүй газар утгаар юу сэн багт тийм аа. Тэгэл бошоо нэг student center дээр очиод бужигнаал тэгэл хичээлийгэл босгочдөг гэсэн. Энэ ингээд нэг жижиг булан сая энэ жил хийгдсэн баха юм. Энэ ихтэй амар сонирхолтой байгаа. Одоо чинь энэ ингээд ерөнхийн газрын зураг одоо тэр планыг гаргахтаа энэ тамган дээр юм уу сийлээд ингээд гаргадаг гэсэн л хэвлэх нэг сонингийн үлдэн үлдвч тэгдэг штэ энэ төмөр юм дээр ингээд дарддаг. Хүмүүс бич дээр гараад эхэлсэн байна. Ирэг дээрээ. Өнөөдөр угаасаа онцгой дулаанхан байна. Тэгээ нөгөө ярьсанчлан завнуудын дотор олон янз даруулт зав, сэлүүрт зав одоо тэг ямар зав байдаг үлээ. Одоо бол тэгэл хичээлээ хийж дуусаад нэг хоолоо идчихэл тэгэл ерөөсөө энд ингээл бие шараал унтчих шít бонроо. Яа тийм байна. За одоо хөгжмийн сургууль руу бонроо оръё. Хөгжмийн сургууль гэж хэлэхүү урлагч бас биш юм аа. Урлагч одоо монголоор арт болоод ивчин те. Энэ дотор давхар нөгөө нэг театрын хичээл хөгжимчд мэдээж байгаа. Тэгээ жүжигчд бэлддэг.
театрын урлаг хичээлүүдийн давагддаг. Нортвестерний хөгжим театр амар сайн гэж сонссон. Угаасаа амар сайн гэдэм байлээ. Энд сурж байгаа ихэнх хүүхдүүд нь хөгжмөр тэмцээд ороод ирсэн. Эсвэл давхар хөгжмөр мэрэгжил эзэмшиж байгаа хүмүүс байдаг. Тоглохгүй. Тоглодог хүмүүс яаж тоглодог гэж хэлж болохгүй шүү дээ. Зүгээр хаяа зүгээр сонирхдаг. Одоо тэр Playtime фестивал чинь тэр саяны нэг нуурын хөвөндөр болдог байхгүй юу? Тэр Playtime гэдэг фестивал чинь. Тэрийг ярих байсан биз дээ. Ганц Нортвестерний. Яа, яг тэр хүчээр бэлгүүний ярьжсанаар тэрийг буцахтаа харуулнаа. Хөгжмийн сургууль руу гарыг даа. Яст нэг гоё юм яри. Бид ороод ирсэн шиг мэдрэмж төрөхгүй байна уу? Бас нэг гоё давуу тал нь гэх юм бол сайн баг мэрэгжлийн шахуу хөгжимчд бэлтгэж байгаа шүү дээ. Баг зарим нь мэрэгжлийн хөгжимчд болчоод ч ирж байгаа. Тийм учраас эдгээр тайлан тоглолтоо баг 7 хоног болгон жаз хөгжмийн ансамбл, сквол яг оркестр тоглодог. Тэр нь болохоор Нортвестерний сурагчдыг $5 ч юм уу өсрээд хамгийн үнэтэй $10 төлөөд тэгээ үздэг. Тийм болохоор яг мэрэгжлийн хэмжээний оркестр, сквол, жаз, сквол ансамблуудыг энд үзчихээр амар гоё байдаг гэсэн үг. Би бол 1-2 удаа очиж үзчихсэн. Яг л мэрэгжлийн төвшөнд сонсож байгаа шиг мэдрэмж авдаг юм лээ. Энэ view бас амар гоё. Яг ингээд шилэн цонхохоор нуур нь даалан харагдчихдаг. Одоо чинь энэ ингээд опера театр байна энэ дотор. Тэгээ одоо энд ингээд удахгүй тоглогдох юмуд ингээд гарцсан байна. Одоо чинь 17 онд 4 сарын 17-нд 7:30-аас гэж энэ төгөлдрөөр $8. За одоо жижигчдийн театрын тахилганд ороод ирсэн байна. Би өмнө бас нэг найзаагаа дагуулж урж орж яхад энэ жүжиг тоглож байсан. Хөгжмийн хичээлийн лекцийн танхим нь амар хөөрхөн. Дотроо ингээл чөлөө цагаа юу түрүүлсэнчлэн ширээний тест нэлээд тоглоно. Хаяа даунтаун орно. Тэ нэг их орохгүй. Тэгэл студент центр дээр өнгөрөөд юм дөө. Гадаа жоохон сууж агаад найзтайгаа дотор орч хүзэр тоглоод. Ядарсан. Би үгүй. Яг унтах цагаар өрөөд ирлээ яг. Өдрийн онцлогны цагаар гэдэг шиг. За одоо Norris студент центр дотор орж үзье. Хоолны газар байдаг, шейкний газар байдаг. Campus store хаацсан биш. Энэ ихтэй угаасаа баг 4 мөрөг хаачдаг. Амар сонио. За одоо энд харж байгаачлан манай пиццаны газар байна. Үнэгүй шахуу пицца. Өөрөө захиалгаар хийлгээд идчих болдог. Одоо би хоёлаа нэг пицца идчихээ та өрөөсчлөө явсараа. 7 хоногт 5 meal exchange өгдөг. Тийм болохоор Мексикол идэггүй, пиццагаа идэггүй 7 хоног 5 сонголттой. Бусдаар яг dining hall руугаа орох нь бол unlimited 7 хоногийн 1000 срап өгдөг. Тийм болохоор бараг минут болгон dining hall руу орж идэх ч бараг дуусах. За одоо пицца удахгүй гарах бах. Starbucks хүмүүс амар их очирлээ. Тэг би яагаад гэдэг мэдэхгүй. Зөндөө олон хоолны газар байгаа. Би бол сургуулийн хоолнд бол дуртай. Би бол сургуулийн хоолыг бол нэг 10-аас 8 гэж үнэлнэ. 8 тий. Зарим сургуулийн газар ганцхан тэр Korean chicken boba жоохон мөнгө төлж иддэг санагдчихэ. Гэтэ мөнгө нь бас dining dollar бидэрт нэг кварталт $150 dining dollar өгчдөг. Тэрийг ийм ресторануудад очиж ашиглаж болно. Ийш ороход dining dollar-оор төлсөн ч болно. Ийшээ ороод Мексикол байгаа. Эндхийн quesadilla нэг гоё юм байна. Бид нар өөрсдөө хийгээд өгдөө. Амтнаа амар гоё. Тэгэхээр 7 хоног 5 удаа пицца идсэн ч болно. Би бол гэхдээ ерөнхийдөө Mexican chicken quesadilla идчихтэй. Бас тэр 5-ийнхийнхаа нэгээр нь шейк авч болно. Одоо энэ яг дээд давхарт байдаг гэсэн. Их хүмүүс ер нь шейк авч явдаг юм дөө тэргээр. Тэгээд тэр шейк нь нэг шейк тэгээд нэг панини ч юм уу сквад нэг заримхтай бас дагалдуулж өгнө. Зүгээр нэг шейк биш. Өнөөдрийн хамтрагч ариун брэнд. Мөн янамал. Түрүү өчтөр бэлгүүний хэлсэнчлэн Playtime Dilla Day гэдэг оюутнуудын хэмжээнд болдог Америкийн амар том хөгжмийн фестивал болдог. Тэр нь манай сургууль дээр зохион байгуулагддаг. Яг одоо энэ хөвөн дээр саатлын ирэг дээр болдог. Би харах үе явж үзээгүй л дээ. Гэхдээ энэ жил явнаа. 5 сард болдог. 5 сард. Билет нь гайг баха. $30-аас $40. Тэгээ өчтөр нэг пост орсон байсан харсан чинь Нортвестерний хүүхэд заавал өрдөг юм шиг байлээ. Тэр нь одоо чи нэг хүн 2 зочин өрж оролцуулах хэрэгтэй ч үлээ. Нэг тийм юм яваадсан. Тэгээд нэг 2 найзгаа дагуулаад оронд орж ирсэндээ. Айгүй алдартай дуучлаас ирдэг гэсэн. Энэ жилийн лайн ап харж амжаагүй байна. За одоо манай хамгийн том барилга
манай Tech Institute гэдэг ер нь манай их хүүхдүүдийн бүх хичээлээ авдаг газар, бүх science системийн энэ дотор байдаг. Тийм учраас амар нэг бодлын. Хоёрдугаарт ер нь бол лабиринт шиг нэг тийм төрдөг байшин шиг. Арай л их өрөө тусалгаатай, арай л их лекцийн танхимтай. Тийм учраас бүр ингээд вебсайт одоо бид нар чинь нэг вебсайтн дээр ороод ингээд өрөөгөө дугаараар нь хайж тэгж замаа болдог гэсэн. Бусдаар бол энэ амар том нийт 4 давхар бах. Тэгээд хэмжээ нь бол бас амар том. Тэгээ Аз олчход миний эхний квартирын хичээлүүд нь 4 өөр газар байж таарсан учраас яарч би их сургуулаа танихад амар том нөлөөлсөн. Нэг нь Tech дээр, нөгөөх нь урд, нөгөөх нь хойно гээд олон газар хичээлээ авсны ачаар сургуультайгаа танилцах бас боломж олцсон. Зарим хүмүүс болохоор бүх хичээл нь хичээл зөвхөн орчиж байгаа болохоор эндээс өөр бараг газараа таньж мэдэж амжаагүй байдаг юм шиг яриад байт юм байлээ. Яа? Би ер нь хажуу хаалганы асуудалтай байна. За энэ болохоор манай яг төв гол лекцийн танхим. Энэ дээр юу болоод байна? Ер нь бол энэ дотор бол юу болчихно. Нэг юм нэг бол манайх ерөөсөө барилгуудаа цойжилдгүү, бараг хаадаггүй. Тийм болохоор энэ орой хүүхдүүд байж л байна, киноч үзэн, тэгэл энэ тэргээр сэлгүүцсэн. Ер нь бол хэр барагтай цойжлохгүй. Ямар ч юм аа. Лекцийн танхимудаач тэр ингээ лекцийн танхим 3 гээд аюул олон лекцийн танхимтай. Одоо чи манай биолог бол айгу том 300-400 гаруй яад их хүүхдүүд заавал биолог авах хэрэгтэй байдаг учраас их мэрэгжлийн нэг requirement-д орсон байдаг учраас биолог авдаг. Бусдаар хим, яг математик гэдэр бол яг юм жижигхэн цөөхөн ангид ордог. За одоо ингээл яг лекцийн танхимудаас гадна яг ингээд хэтэрхий том барилга болохоор жигүүр дээрээ департаментуудаа ингээд зооцсон байдаг гэсэн. Тэгээ түрүүн би өчигдөр нэг сони юм гайхсан болохоор Вишкаго дээр инженер нэх байдгүй гэж сонссон. Манайх болохоор тусдаа инженерийн сургууль гэдэг. Тэгээд инженерийн хүүхдүүд авдаг тусгай тийм нэлээд интенс тийм хөтөлбөр байдаг. Надад бол тэр нь жоохон таалагдаагүй, жоохон физик амар ихтэй, математик дээр нэлээд суурилсан байдаг учраас яг химээр сурах гэж байгаа надад бол яг таараагүй. За энэ болохоор ингээд яг electrical engineering and computer science нь өөрөө инженерийнхаа департаментэд харьяалагдаад явдаг. За энэ болохоор манай ингээд хим, биологийн инженерийн танхим байна. За ийшээ electrical, industrial тэгээд mechanical гээд явцдаг. Энд болохоор биологийн лаборатори байдаг. Би хараахан биологийн лабораторид орж үзээг байгаа. Гэтэ хүүхдүүдээс сонсоод айгүй гоё гэж ярьсан. Жохон эртэрсэн бол би бол химийнхаа лабораториор оруулж үзүүлэх гэж бодож ирсэн. За энэ ингээд манай Weinberg Arts and Science хамгийн том одоо салбар сургууль Arts and Science-аар хариуцсан. Тэгэл хим, физик, биолог, философи, математик, econ бүгдийг харьяалагддаг гэсэн үг. Тэгээд Northwestern-ийн хамгийн анхны бас угаасаа анх байгуулагдтал Weinberg College of Arts and Science гэдэг байгуулагдчихсан. Угаасаа хамгийн хүүхдүүдтэй бараг нийт хүүхдүүдийн 40-оос 50% нь Weinberg-т сурдаг. Энд болохоор манай лаборатори байна. Энэ болохоор ерөнхий химийн лаборатори. Ерөнхийдөө органик биш байцуудтай ажилладаг. Спектрофотометр, спектроскоп, titration гэх тиймэрхүү юмнууд хийдэг. Органик химийн лаб болохоор 2 давхарт байдаг. Би органик химийн лаб дуртай. Тэгээд хамгийн гоё нь би нэг төлөвлөгөөгүй байсан юм болохоор би Монголоос лабораторийн халаадаг аваад ирсэн. Тэгээд энд төрж ирээд өмсөх гэсэн чинь өмсүүлээгүй. Ягаад гэвэл сар болгон билүү 2 сар бид нар халаадаа шинээр захиж авчруулдаг, шинэ халаад байга өмсдөг. Тэгээд энийг байнга угаалгаханд тусгай журмынхан дагуу угаагаад тэгээд бид нар байнга шинэ халаад өмсөж идэг. Тийм учраас шал дэмий халаад авчирсан байлээ. За энэ болохоор бас Northwestern-ийн нэг том онцлог. Тэр нь International Institute for Nanotechnology гэдэг ерөнхийдөө олон улсын нанотехнологийн төв энд байдаг. Northwestern дээр байдаг. Энд үүсгэн байгуулагдсан.
Nanotechnology, material science нь бол бараг хамгийн хүчтэй салбар нь. Тэгээд энэ болохоор бүх nanoscience одоо DNA based school drug discovery ч юм уу тиймэрхүү юмнуудын судалгаа маш эрчимтэй явагдаж идэг. Энэ шүү дээ. Энэ манай профессор байна. Энэ Julia Kalov гэдэг фотохими лабораторид ер нь фотохимийн чиглэлээр катализаторын чиглэлээр судалгаа хийдэг. Айгүй мундаг профессор. Тэгээд энэ түрүүний профессорын нэг онцлог нь гэвэл бүх хүүхдүүд нэрэгч ажилладаг. Хичээл зааж байгаа. Ангид нэг 40-50 хүүхэд байлаа гэхэд тэдний бүгднийх нэрэгч ажилладаг. Тэгээд заах арга барил амар сайн. Өнгөрсөн миний органик хими хичээлийг профессор Kalov надад зааж ирсэн. Тэгээд энэ квартерын хими органик хими хичээлийг Silverman зааж байгаа. Northwestern-ийн Nobel профессор. Тэгээд иймэрхүү хүмүүсээс хичээл авч байгаадаа би амар баярлж байгаа. Өөр Northwestern-ийн давуу тал сайн хичээлүүд гэх юм бол Econ-оор айгуу сайн. За тэгээд мэдээж MBA-ээр дэлхийн топ 3. Тэгээд journalism гэдэг бүр тусдаа сургууль байгаа. School of Journalism гэдэг Medill гэдэг. Тэр болохоор дэлхийн номер 1 сэтгүүлч бэлтгэдэг сургууль гэж ярьд юм байлээ. Тэгээд бас нэг алдартай төгсөгчнөөс нь дурдах юм бол Game of Thrones шүү дээ. Тэрний зохиогч нь Northwestern-ийн төгсөгч гэж ярьд юм байлээ. Тэгээд нэг Winter is Coming гэдэг нь шүү дээ. Тэрийг болохоор яг энэ сургуулийнхаа яг энэ Amnesty-ний өвлөлийг бодож бичижсэн гэж өөрөө ярьсан байлээ. Тийм учраас та нар энд ямар хүтэн бэ гэдгийг диа гэж өсвөл Game of Thrones-ийн Winter is Coming гэж бодох хэрэгтэй гэсэн үг. Надад бол хим айгу таалагдчихж байгаа энд. Үнэхээр гоё байгаа. Химийн хичээл. Orgo гэж яриад байдаг. Тэр нь органик хим гэдэг. Orgo болохоор яг химийн хамгийн хүн салбар гэдгийг. Гэхдээ миний хамгийн дуртай салбар. Тэнгүүд энэ болохоор хүүхдүүд pre-med school, chemistry school, биогоор явж байгаа хүүхдүүд Orgo заавал авах шаардлагатай байдаг. Тэгээд ер нь Northwestern-д Orgo эхэллээс бол амьдрал нь дуусдаг гэж хүүхдүүд ярьдаг. Яагаад гэвэл яагаад юм бол гэсэн чинь Orgo-гийн лаборатори бол амар тийм чанга байсан. Тэгээ би бас за яг хөдөө ч лаборатори хүн болгол авчих байлгүй гэж бодоод хийсэн чинь эхлээд тэгж бодож чи тийм байгаагүй. Тэгэхээр тийм хэцүү байгаанаас амар таалагдсан. Тэр лаборатори нь онлоосоо илүү их онлын төвшөнд задлцсан. Тэгээд туршилт тэгээд нөгөө нэг lab report бичиж өгдөг болохоор тэд надад амар таалагдсан. За энэ бол хамгийн үзэсгэлэнтэй манай сургуулийн ганц сор чимэг болсон барилга. Kellogg гэдэг. Дээрээс нь харах юм бол ийм 4 жигүүртэй нэг 4 цэцгийн дэлбээ шиг харагддаг. Дэлхийн топ 3 сургууль шүү дээ Kellogg. За хэрэв анзаарч байгаа бол тэгтээ бичлэг үзэж байгаа хүмүүст бол мэддэхгүй л дээ. Орд иж байгаа үнэрийг үнэртэж гин үү? Яг нөгөө нэг юм том оффист ороод ирсэн юм шиг үнэр байгаа юм. Ямар ургамал гэдэг үлээ нэг юм лили цэцэг ч юм уу нэг тийм амар гоё тааламжтай үнэр. Нэг тийм компанид ороод ирсэн юм шиг мэдрэмж төрдөг. Амар гоё байгаа зү. Дотортол нь ингээд дизайн нь юм хийж суухад амар тохиромжтой. Энд бас нэг дүрэн байдаг нь болохоор dress code-тай гэж би сонссон. Ер нь тэгэж харагддаг. Ягаад гэвэл айгүй олон бизнесийн, econ-ийн, finance-ийн хүмүүс сурдаг болохоор эмэгтэйчүүд нь палаачтай дүпэлтэй, эрэгтэйчүүд нь сорооч мороочтойгоо нилээх явж байгаа харагддаг ботинктэй. Одоо тэн дээр чинь харж байгаачлан профессор Joel гэдэг манай econ-ийн профессор Нобелийн шагнал авсан энэ жил. Тэгэхээр 10 сарын эхний 7 хоногт Нобелийн шагнал харагддаг шүү дээ. Тэгээд Econ-оор манай сургуулийн профессор тодорчлоо гэдгсэн чинь энд амар том хүлээн авалт болоод би тэрэнд нь оролцож чадсанаас амар тийм аз завшаантай хэрэг байсан байхгүй. Ягаад гэвэл яг орж ирсэн жил профессор Joel-ийн ингээд баннеруудыг унгаагаал тэгэл ичээ чинь босоо хүлээн авалт болоод амар олон хүмүүс костюм бижагтай ирээл, хэвлэл мэдээл, телевизийнхэн ирээл тэгэл гадаана одоо жишээ нь босоо вайны шампанскны хүлээн авалт энэ төр ч юм уу болоод амар гоё үйл явдал болд юм билээ. Тэгэл вау, Нобелийн шагнал авсан хүнээ ийм гоё хөтөж авд юм уу гэдэг экспириенсийг бол мэдэрсэн. Нобелийн шагнал авмаар санагдсан. Тэгэж гоё өгтүүлмаар санагдсан. Их Нобель авсан профессорууд хичээл заадаггүй зүгээр судалгааны ажил хийдэг бол профессор Joel болохоор яг манай econ-ы багш профессор гэж явдаг. Тэгээд хичээлүүдийг авах боломжтой. Хэрвээ econ сонирхч байвал тэр дундаа бүр econ-ы түүх History of Economics гэдэг хичээл заадаг гэж би сонссон. Би ирэх хичээлүүд давна гэж бодож байгаа. Kellogg нэг иймэрхүү байна да. Би орж ирээд мэргэжлээ бас солисон шүү дээ. Би ч анх аплайдахдаа biomedical engineering-ээр аплайд хийжсэн. Тэгээд biomedical-ээ хичээл аваад үзсэн чинь бүр манай бас нэг профессор biomedi-ийн
юугаар PhD хамгаалсан гэд. Тэгээд ер нь уулзаад ер нь Biomед төгсөөд team мэрэгжил авчаад тэгээд ирээдүйд юу хийх гэдэг гэсэн чинь зүгээр л их team нэг бол индустрид ажиллана, нэг бол зүгээр юм электрониктэй зурлалдаг гэд. Тэг би юу яриад байгаа юм бэ гэд. Тэгээ ерөөхдөө айгүй олон хүмүүс нь электроникийн салбарыг сонгож ордог гэдгсэн. Одоо тийм баахан medical device center хийдэг. Тэр надад арай тохирохгүй юм шиг санагдсан. Тэгээд за biomedical болохгүй мэн гэд химийн инженер лөө хичээлүүдэд төвлөрүүлж эхэлсэн. Тэгсэн чинь химийн инженерээ одоо болж байгаа. Химийн инженер гэхээр хим байхгүй, химлэг юм байхгүй, айгүй их физик, математик, оптимизашн тэ team дээр суурилсан болохоор яг нөө сурах гэдэг байгаа одоо миний хүсэж байгаа хим байхгүй. Одоо чинь органик хим ч юм уу, био хим байхгүй. Тийм учраас одоо инженерийнхаа сургуулиас гараад School of Arts and Science Weinberg-т аппликейшн явуулсан байгаа. Энэ трансфер хийх гэдэг. Тий бас нэг давуу тал нь гэх юм бол энэ дотроо сургуулиас солиход айгүй амархан байдаг. Жишээ би инженерийн сургууль харьяалагдж байгаа. За болоо би journalism руу орё, school би одоо чинь тий Arts and Science руу орё. School би Arts and Science-аас инженер рүү орё гэх юм бол ямар ч асуудал байдаггүй. Зүгээр нэг юм form application бөглөө тэгэл болоо. Тийм учраас мэрэгчлээ хэд л хэд сольж болно, яаж л яаж бол тэр айгүй том давуу тал байсан. Энэ орчин нь гоё юм уу? Бас нэг давуу тал гэх юм бол би түр хэлсэн шүү дээ quarter system гэдэг. Бид яг quarter system, semester system хоёрын амар том давуу талыг олж чадсан. Тэр нь quarter system-ийн хамгийн том давуу тал шанар нь юу гэдэг вэ гэхээр би одоо чинь эхний жилээ дуусгаад би 12 профессорыг хичээлийг аваад үзсэн. 12 профессортай танилцсан гэсэн үг. Яагаад гэвэл 4 хичээл авна нэг кварталт, жилийн 3 кварталтай. Тэгээд 100-аас сурах юм бол 100-ны квартал нь optional. Тийм учраас 12 профессортай танилцаад 12 профессорын хичээлийг аваад үзсэн болохоор тэр нь амар их давуу тал болсон. Ийм бол одоо чинь 12 өөр хичээл авч үзсэн гэсэн үг шүү дээ. Нэг жилийн дотор. Тийм учраас энд айгүй олон хүмүүс double major хийдэг. School dual degree ч юм уу те. Ер нь одоо зөв годомжинд явж байгаа нэг хүнээс зогсоод асуухад хөгжим физик. За school econ физик ч юм уу. Ер нь их тийм хос мэрэгжил айгүй олон хүмүүс эзэмшдэг. Тэр нь айгүй том давуу тал. За тэгээд одоо энд харагдж байгаачлан ер нь бол biological science-ийн building-ууд ер нь бол тэр чигээрээ энд байгаа гэсэн үг. Энд бол Нобелийн шагнал авсан хүмүүнийхээ банерыг үлгцсэн байдیں۔ Манай нэг 2 профессор хим дээр Нобелийн шагнал авсан. Тэгээд уул нь тэрийг үлгцсэн байдیں۔ Тэгсэн чи тэрийг авцсан бах юм. Одоо чи энэ банеруудыг уншвал нанотехнологи, за тэгээд молекул биологи гэсэн судалгаануудаар амар алдартай. Одоо яг энд байгаагийнх Northwestern-ийн хамгийн хүчтэй салбарууд нөх юм бол nanoscience, тэгээд material science, материал судлал эдгээр бүр амар хүчтэй байдаг. Амар тэрийгээ төвлөрсөн. Тэгээд material science нь бүр инженертэйгээ хослоод бүр тийм гүнзгий хөтөлбөр байдаг. Тэр мөр нь амар алдартай. Тэгээд яг ранкаараа бол нэлээд дээгүүр бичигддэг. Хий бас топ 3-таа байдаг гэж сонссон. За энэ болохоор амар том амар гоё хэлээ заяа. Тэрний юу гэхээр одоо чинь ингээд бүх барилгууд хүний нэртэй байгаа шүү дээ. Ойролцоогоор нэг 100 жилийн өмнө ч юм уу 200 жилийн өмнө амьдарч ирсэн хүмүүсийн нэрээр нэрлэгдсэн байгаа шүү дээ. Ганцхан энэ барилга Silverman Hall гэдэг хүний нэрээр нэрлэгдсэн. Энэ одоо ганц амьд байгаа хүн. Тэр нь Northwestern-ийн номер 1 нэр хүндтэй номер 1 профессор. Тэр юу хийсэн юм бэ гэхээр Lyrica гэдэг эм зохион бүтээгээд тэр эмийг болохоор Northwestern патент дээр аваад ерөөхдөө Northwestern-ийн төсвийн ер нь Northwestern амар хөнгө оруулж ирдэг хүн. Тийм учраас тэр хүний нэрмжит ийм амар том угсраа хідэн барилга барьсан. Тэгээд энэ хүн одоо надад хичээл зааж байгаа. Би энэ хүний хичээлийг авч байгаа. Хим заадаг. Энэ хүний судалгааны чиглэл нь болохоор молекул биохим, молекул биологи. Энэ болохоор угаасаа molecular therapeutics гэдэг нэртэй барилга байна. Тийм учраас эм зохион бүтээдэг, энзим, сквал тийм ер нь тийм эм зохион бүтээдэг drug discovery гэдэг шүү дээ, тийм хийдэг профессор. Тэгээ тэр профессорыг ингээд цаашаа судалсан чинь шүү дээ. 1976 оноос хойш Northwestern багшилж байгаа гэж байгаа юм да. 50 жил. Хагас 100 жил энд багшилж байгаа юм. Би тэрийг сонсчоо зүгээр л бурхан минь л гэж бодсон. Тийм учраас энэ чинь амар нөлөөтэй, амар нэр хүндтэй байдаг.
Тэгээ тэр үнийг хичээлээ авч байгаа. Тэгээ би тийм хөгшин гэж бодоагүй. Надад зүгээр л 50-тай 60-тай харагдчихсэн чинь тэр үн чинь одоо 89-тэй юм бэлээ. Тэгсэн мөртлөө амар бие гоё авч явдаг. Амар гоё банк костюм пижак өмсдөг. Амар гоё ярьдаг. Амар хошин мэдрэмжтэй. Тэгээд лекцээ ярих болгонд тий харин манай нэг найз одоо манай цуг сурж ирсэн Нобелийн шагнал авсан гэд тэр Нобелийн шагнал авсан үний урвалыг бид нар ингээд хичээлээрээ заадаг гэсэн. Тэгээ бид нар энэ хүн ийм Нобелийн шагнал аваад ийм Нобелийн шагнал авсан химийн урвал гэж бид нар цээжлэх биш. Яг ингээд Silverman профессор оронгуудаа энэ Нобелийн шагналыг авсан чи манай ангийн найзчтай гэж ярих чинь бас амар гоё сонсогдсон юм билээ. За өнөөдөр аягүй гоё дулаах өдөр байна. Гага. Ер нь өвлөлөөс хойш хамгийн гоё өдөр нь энэ байна. Нар нэг тусахгүй, бороо орохгүй, сэрүүхэн биш. Тэгээ жоохон салхитай байна. Тэгээ өчтөр Юшикагог очиж үзсэн. Юшикаго бас гоё байсан. Анх удаа очиж үзсэн. Одоо тэгсэн хурж ирэнгүүтээ амар өрслөө нахгүй те. Юшикагогийн тэр нь юм байсан. Гэхдээ манайх юм энэ төр гээд. Тэгээд Northwestern Юшикаго гэдээ ярьсных. Northwestern гэдэг өөрөө нэр нь Northwestern буюу баруун хойд гэсэн утгатай. Ягаад гэвэл яг Midwest-д одоо Индиана, Ohio гэх сургуулиуд яг голдоо байсан бол ер нь бас жоохон хойд те Chicago ер нь ариагийн хүүхдүүдийн боловсролыг дэмжиж гэдэг утгаараа хойд тэгээ баруун талд нь Northwestern гэх сургуулийг анх барьсан байлээ. Тэрнээс дараа нь Chicago Enter гэдэг байгуулагдсан. Northwestern чинь 1851 онд баригдсан. Удахгүй бараг 200 жилийн ойн болно. Тэгээд тэрнээс хойш Chicago Enter гэдэг байгуулагдаад явсан байт юм байлээ. За одоо ийшээ манай кампусын үзэсгэлэн хэсэг. Манай жижиг нуур. Тэгээ цаана далайг хичээлэх юм уу да Michigan Lake. Цаана Michigan Lake байгаа. Одоо чинь энэ хүүхд уурахтай ирсэн биш. Загас барьдаг. Загас барьж болдог. Нөгөө тий. Би энийг бодохдоо нөгөө Michigan Lake тэгээ доогуура сувгаар холбогдсон юм болоо гэж боддог. Ер нь бол Michigan Lake-ээс орж ирж байгаа шатгаж байгаа ус. Тэгээд голдоо усаар өглөөртэй амар гоё харагдаж байгаа. Тэр болохоор манай main library. Тэр та нар Юшикагогийн бичлэгийг үзэж байгаа бол үзсэн бол Юшикагогийн адилхан гэдсэн барилга нь энэ байна. Яг яг тэр дизайн яг адилхан байгаа main library-нуудынх нь яг нэг дизайнтай нэг газрын хүмүүс барьсан болов гэж би бас тайлбар бодсон. Энэ болохоор бараг тижээвэр нугас гэх юм уу шээ галуу гэх үнийг галуу бишээ нугас юм уу? Нугас бишээ энэ юу вэ? Хун арай биш. Яг нугас юм байна л да. Тэ. Тийш нэг тижээвэр гэж хэлж амжаагүй байтлын ингээд хүмүүс хааллаа сууж идэг. Ер нь. Галуу юм байна. Тэ, галуу юм байна. Бисээ санджлаа. Нугас арай биш юм байна. Тэгээд туулан амир ихтэй, хэрэм айгүй ихтэй. Тэгээд шувуунууд амир ихтэй. Одоо чинь нугас, галуунууд тэгээд хун амир хинд байдаг. Одоо хун харагдахгүй байна. Бусдаар тэгээд энэ нөгөө нэг нугаснууд нь дэгдэхэнүүдэд дагуулсан яг энэ ч ингэж явж байгаа нь амар гой харагддаг. Жохон стресстэд юм уу? Жохон стрессэд эхлэнгүүтээ энд хурж ирээд одоо энэ хүмүүс бол стресстэй хүмүүс гэж би бол таамаглаж байна. Яг л ингээ сайхан суугаад яг ингээд ишигээ жижиг нуураа хараад сунгад амар гой харагддаг. Одоо тэнд кэлэг харагдаж штэ. Тэгээд наан шинээр баригдаж байгаа барилга нь өргөтгөлнө. Шинээр нэгдсэн Lunas Pub and Grill гэдэг pub байгаа. Тэгээ 21 хүрсэн одоо PhD students юм уу багш нар ороод энэ дотор караокетэй. Тэр нь амар солиот байгаа зү. Тэгээд караоке дуулангаа коктейл ч юм уу авч болдог гэж сонссон. Авч болдог гинэ нөх амар. Student center гоё. Гадаа гараад сандал дээр суугаад одоо жижиг далайгаа харчин. Би бол жижиг далай харддаг юм аа. Би ийм том далайг харддаг. Стрессэд ирэхээр. Одоо ингээл зах нь харагдахгүй Michigan Lake нуур. За яг миний стрессэд тайлдаг газар гэх юм бол ер нь энэ байна дөө. Яг гинт хурж ирээл далайн давлгаа хараад тэгэл байж ах айгуу гоё. За тэр харж байгаа бол бүр тэр цаана сүмигээд одоо чи би яг энд хурж ирээд ингэж зогсдог гэсэн үг. Яг ингэж зогсож стресстэй тайлдаг гэсэн үг. Одоо шинэ доош харах юм бол энд жижиг хүрхрээ байгаад эндээс загас өсөлт бууж ирдэг. Эсвэл загас дээшээ гарах гэж оролцдог. Тэгээ эндхийн загаснууд нь амар том. Одоо шинэ хэмжээгээр үзүүлэх юм бол ийм.
ийм хар загаснууд байдаг. Тэгээ энэ хаяа зогсохоор загас магас өсөрч харагдаад байдаг болохоор бас амар гоё санагддаг. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ яагаад хүмүүс гүдийг тайлбарлая гэд. Одоо энэ ингээд замаа дагаад гүйлтийн замтай. Тийм учраас эргээд дагаад баг бүх хүмүүс гүйдэг. Одоо та нар ингээд ард харж байгаа бол амар олон хүн гүйж байгаа. Тэндээс нэг хүн гүйж гин. Одоо тэгээд эргээд дагаад гүн. Одоо тэгээд яг дөнгөж хурж ирээд welcome week-ээр оролцож байгаа шинээр ирсэн оюутнууд нь ерөнхийлөгчийнхээ одоо тэр захирлынхаа үгийг сонсчоод яг энд хурж ирээд яг энэ нуурынхаа энэ хөвөөг бөөнөр дүүргээ суучдаг гэсэн үг. 1000 хэдэн зуун оюутнууд яг нэг спотн дээр очиод 10-10-аараа тойрч суугаад бид нэг юм группэд хуваалцдаг. Тэгээд тэр нь ямар ч хамаагүй гадна дотноос ирсэн хүмүүс хамаагүй. Тэгээд тэр хүмүүстэйгээ суугаад ярилцаад өдрийн хоол нэг жижиг пакеттэй хоол өгчдөг. Тэгээд тэрийгээ тойроо сууж явах бас айгүй гоё харагддаг. Тийм тэгээд өвөл бас энэ амар сүрдмэр ягаад гэвэл яг энэ даллаа гэж яг энэ нуур чинь хөлдөгчдөг болохоор хөлдөгтөө амар ингээд овон тоон болоод юм арзаагаа төлөвчдөг. Тэр нас амар сүрдмэр байдаг. Тэгээд тэр нь хайлаад эхлэхээр нөгөө том өссөн автонгууд чи хоорондоо түлхэлсэн. Тэрийг харах бас амар сонирхолтой. Ер нь далайн нуурын хажууд байна гэдэг бол амар гоё санагдаж байгаа надад. Намайг эртнээс хойш сэрүүсээд тэгээ өвөл болцсон болохоор би ч enjoy хийж чадаагүй. Тэгээ одоо өнөөдрөөс дулаарж байгаа болохоор ерөнхийдөө хичээл тараал усны хавцыг өмсөөл тэгэл далайн ирэг дээр байжсэн гоё явах угаасаа. Одоо шинэ энэ зам бас ингээд амар гоё харагдаж байгаа хэвээр ингээд амар гоё шуушуулсан. Тэгээд сая түрүү энд явж исэн даруулт хөлөг онгот даруултсан байгааз даруулт завны клуб энтергээд байдаг. Тэгээд ер нь бол байхгүй клуб байхгүй амар сонирхолтой. Одоо өмнө сонсож байгаагүй ч спортуудын клуб байдаг. Тэгээд даруулт завны клуб аягүй гоё санагдчихсэн. Тэгээд бид нар чи хүүхдүүдтэй авахтаа амар сонин бас хэмжүүр тавьд юм билээ. Өндөр байх хэвээр мөч урттай байх хэвээр. Тэгээд нэг юм дасгал хийгээд байдаг нөгөө нэг юм жим юм кардио гэдэг чинь нэг юм ингээд татаад байдаг. Нэг юм хүрдтэй ингээд татаад байдаг. Тий. Тэрийг ингэж байнга татуулж ингэж бас шалгаж авд юм билээ. Тэр нь амар сонирхолтой санагдсан. Тий, далайтай ойрхон болохоор амар олон тийм усны клубуд байдаг. Ямар ч завчин дотор яаж явах олон янз штэ. Тэр болгоных нь төрөлдсөн тийм олон клубтэй. Яг Монгол гэх юм бол бид 3 байна. Яг Монголоос орж ирсэн гэвэл өрхөн бид 2 байна. Одоо шинэ босоо сургуулийг бодвол дээрээ нөгөө нэг ах эгчтэй дэд курсын хүмүүс бол амар нэг талаараа одоо би яах вэ? Одоо эхний жилээ яах вэ? Ер нь аль клуб дээр вэ? Аль инкүү тэхүү гэд. Бид хоёрт ямар ч тийм байхгүй ч бид хоёр зүгээр л харанхуй орж байгаа. Бүх юмаа өөрсдөө туршаал. Бүх алдах юмаа алдаа. Тэгээд хөөхөд тэгэл хэлнэ шүү дээ. Би ингэж үтсэн тэр өстө дэм юм бэлээ. Ийм шид өстө дэм юм бэлээ гэд. Адаглал хоолны газар гэд бүх хоолны газар нь орж үзэж байгаа. Яг өөр экспириенс хийхэд бол. Тэгэхгүй зүгээр ер нь аль хоолны газар дээр вэ? Скол ер нь одоо яах вэ? Ер нь аль хичээл хамгийн гол бас хичээл шүү дээ. Тэгээд хэрвээ дээрээ дэд курсын ах хичээсэн бол ер нь энэ хичээлийг авбал яах вэ? Тэр профессор ер нь хэрэг гингүүд наатаха багштайгаа аваараа гэж зааж өгнө. Тэгвэл энд болохоор юу ч тийм байхгүй. Бид хоёр зүгээр л нүдэ анаал гараа зүрээ шууд орж байгаа энд. Энд төрж ирээд хаана юу гэдэг нь бүү мэд. Тэгэл хичээл сонголтууд. Тэгэл адаглал хоолны дайнинг хоолуудаа яаж сонгох вэ нэ тэрэ. Одоо л гэхдээ гайгүй нэг гэрте байгаа юм шиг байдаг шүү дээ. Энд тэнд жоохон өөр газар жоохон утчвал бушиг шиг доромдоо хурж ирэх юм шиг санагдаад байдаг шүү дээ. Бүгд фратууд. Нэг гэмт хэрэг мэмдрэг болохгүй энд. Тэгээд харуул хамгаалт нэлээд сайтай. Тэгээ Эвенстон гэдэг яг энэ хот нь өөрөө нэлээд баячуудын хот гэж яригддаг болохоор түүнийгээ дагаад татвараа өндөр төлдөг учраас цагдаа харуул хамгаалт нэлээд сайн. Гэмт хэрэг хэр аргатай гардаггүй. Ер нь гарсныг би мэдэхгүй байна. Яг хичээл яг юм social life-аа ингэж хослуулыг ял бас нортсон айгүй тохиромжтой. Хичээлээ чи чин фрат паринууд явчин юм боломжийн. Би чинь шоуддаг юм уу? Би чинь тэгэл айгу эрүүл гоё happy байдаг хүн. Хичээл жоохон стресстэй байвал нуурлуугаар суучаал тэгэл тенсээ тоглож штэ. За энэ Lisa's Cafe гэдэг кафе байгаа. За энэ болохоор орой 6-аас нээгээд шөнийн 1 хүртэл ажилладаг. Ер нь шөнө ганц л нээлттэй байдаг газар бол Lisa's. Энэ дотор жижиг кафе дэлгүүр тэгээд Мексик хоолнууд гардаг. Тэрийг нөө Milk Exchange-ээр авдаг. Тийм учраас орой хичээлээ хийж байгаад үздэг хүмүүс одоо чинь бүгд Lisa's орж ирж одоо чинь chicken beef quesadilla авдаг гэсэн үг. Ер нь их бидний бас Milk Exchange swap энэ дотор үргэлжлэдэг гэсэн үг. Би ч ер нь quesadilla амар нугасгүй болсон дөө. За одоо яг dorm руугаа ороод
доормд ер нь дормын амьдрал ямар байдаг вэ гэдгийг үзүүлээ. Тэгээд манайх бол нэг тийм гоё бол биш шүү яг үнийг хэлэхэд. Нэг тийм бусад сургууль шиг нэг мотел шиг бол биш. Жохоо эртний тий нэг 100 жилийнхаа үзэх гэж байгаа Airs гээд. Энэ тэгээд бас энэ дотор хоёр янз ялгаатай. Жишээ нь манайх болохоор residential college гэж явдаг. Буюу нилээн дотроо юм college одоо нэг тийм нилээн дотно гэсэн үг бид нар дотроо. Тэгээ бидний дормын юм merch хүртэл байдаг цамц цамц. Тэнгүүт бусдууд нь болохоор residential hall гэдээ явцдаг. Зүгээр нөгөө нэг юм зүгээр жирийн дорм. Бидний болохоор residential college гэж ерөнхийдөө бусад зүгээр жирийн байдаг дормуудаас нэлээд онцгой өөрсдийн гэсэн merchтэй, өөрсдийн гэсэн байнгын энэ тентхийн юу болж идэг. Event хийж идэг. Тийм ёо. Энэ болохоор ингээд өнгөө хоол тарааж идэг. Энэ болохоор fish bowl гэдэг ерөнхийдөө энэ дотор 2 хоногт нэг бахан хоол авчраа тавьчихдаг. Манай яг энэ Airs-ийн одоо өдөрдөх юм байдаг хүмүүс. Суши ирнэ, энэтхэг хоол ирнэ, хятад хоол ирнэ. Бид нар dining hall-оосоо илүү баг энд хурж ирж гадны ресторанаас ихээс олоод зөвхөн нотестерний төсөөл тэгж болд юм шиг байлаа. Тэгэл уралдаалаа. За тэгээд манайх лефттэй энэ чинь 3 билүү 4 давхар. Тэгээд lounge нэг юм байна. Бильярд гоё тоглолт чинь энэ дотор бас орж ирээ сууж болно. Хүүхдүүд төгөлдөр тоглоно. Манад айгүй нэг гоё төгөлдөр тоглолдог. Угаасаа ийм пианист болох гэж байгаа нэг хүүхдүүд тэр янзын тоглолдог. Тэгээд PlayStation тэнд байгаа. Тэгээд ширээний теннис тоглож болно. Ширээний теннис тоглож болно. Тэгээд давхар болгонд 1-2 ийм жижиг нийтийн галт тогоотой. Дээр нэрээ бичээд наачдаг. Хөвчөстөр юм алга. Доошоо хувц угаадаг лаунжи байгаа. За тэгээд яг энэ жоохон эдгэрэн жоохон царай муутай. Жоохон дээр үеийнхаа юг хатгалсан юм шиг. За энэ манай өрөөний хөлт бод хоёр. Ингээд манай арын айгу ингээд гоё. Орж ирэнгүүт ингээд бид нэг ухтаж ингэж баахан юм хийдэг. Анх орж ирэхэд энийг үлгцсэн байсан. Өвөл энийг сая хавар орж ирэхэд ийм хийгээд өгсөн. Амьдрал иймэрхүү байна. 2 өрөө double R. Манай ч янз бүрийн байхгүй ч. Миний ширээн дээр. Миний ширээ нэг иймэрхүү байна. Орон юм байна. Бусад бас их сургуулиудын орон дээрээ хийгээд тэгээд ширээгээ доор нь тавиад ингээд хитрхи жижигэн доормодол тэгдэм билээ. Манай болохоор ингээд тэгээд үүдэнд ашиглахгүй тийм зай байгаа бид нарт. Надад наадах чи ээж харчилж хэцүүдэндээ. Миний бэлэн байна. Тэгээд тастаар бол тийм байна. Ямар байна? Зүгээр байдаг л орно байна. Хамаагүй том юм байна. Тийм үү? Тийм үү? Эцэг бараг шинэ байсан баха эднэр. Би сандлыг бол нэлээд амар эдэлдэг. Тэгээд миний сандал бол 2 удаа хугараад энэ ингээд 3 дахь удаа надад зүгээр юм кристал биш зүгээр юм хоолны газрын сандал. Тэгээ манай өрөөний хөлтөд бол яг юм гоё кристал сандалтай. Би бол хоолны газраас тэдэр сүлдээ бүр шаналж зовсон баху. Намайг банг эдлээ тангууд. Тэгээ надад зүйл ийм оруулж өгч ирсэн. Тэгээд миний бүх хичээлийн жил одоо энэ дотор өнгөрлөө дөө. Бүх лаборатори рапортууд, протоколууд. Лаборатори ингээл спектр уншин тэгэл 7 хоног болгоно эгийг хийгээд тэгээд энэ рапортоо бичиж өгөх хэрэгтэй байдаг. Арталт нь анализ шинжилгээгээ хийгээл надад амар сонирхолтой байсан. Хүүхдүүд энэ дээр зүгээр хатан орон хугардаг юм билээ. Тэгээд ингээл эхлээд амар юм юу гэсэн байгаа зү. Тэгээд сүүлрүү байхгүй болсон байгаа зү чинь ингээд хүчин сайжирдаг ийм жишээ юм багхгүй юу. Ингээл ийм л юм хийсэн дээ. Энэ дэрснээс хаш. Нэгдүгürt аймс. Хоёрдугаарт тийм, ер нь бол аймс дулаахан байх аймс. Сэрүүн газар очиж байгаа. Хоёрт чицэргэн. Надад л чицэргэн байгаа. Чицэргэн. Би тийм зүйл нэг айраг авчруулсан. Тийм байна. Тэгээд
Өөр гэх юм бол skin care яг Европ бүтээгдэхүүнүүд Isis Pharma ч юм уу эсвэл тийм Европ бүтээгдэхүүнүүд байдаг юм шиг үлээ энд үнэтэй байдаг. Тэрийг мэрийг авчрал дээр баг. Тэгээд өөр гэх юм бол энэ төр жирээд би iPad авсан. iPad амар хэрэгтэйсэн надад. Энд ч тэр хүмүүстэд Америкт байдаггүй юмнуудыг Монголоос авчраарай. Тэрэн жишээ нь Oms байна. Эсвэл нүүр арчилгааны skin care бүтээгдэхүүнүүд байна. Эсвэл мэдээж уух тийм гоё тийм одоо чинь би тарт гоё харуулаагүй шүү дээ. Миний Эрдэнсийн авдар илэн цай дууссан арц байж ах жишээ нэ. Талын Монгол байж ах жишээ нэ. Хошхон байж ах жишээ нэ. Тийм хүмүүс. Тэгээд хамгийн гоё нь халбах шарт бас. Тэгээд сайхан цагаан сар маргаар сонсоор цайгаа найруулаад халбах шарт өстой байхад бол үлэмжийн чанар шүү дээ. За нэг тиймэрхүү байна да. Тэгээд забл байгаа учраас яг 0 нь бол нийтийнх давхартай 2 эрэхтэй 0-той. Тэгвэл манай дорм нэг иймэрхүү. За тэгээд манай жим байна. Би тэгтээ 7 хоногт өсрөөл 3 л явна дөө. Ерөнхийдөө жим нь 2 газар байдаг. Энд нэг байгаа, бас нэг урд байдаг гэсэн. Тэгээд тийш харах орж үзээг байгаа. Саяных бол энд байдаг доор давхрын жим, дээд давхарт нэг жим байгаа. За энэ болохоор манай усан бассейн. Манай пул. Хичээл явагдаж байгаа болохоор орж болохгүй. Бусдаар бол нийт 8 билүү 11 игнээ замтай. Ер нь бол амар том. Тэгээд ахлах ангита усан спортоор хичээлж ирсэн хүүхдүүд байвал ерөөхдөө гоё ороод багт нь ороод ингээд явж болт юм бэлээ. Байнгын бэлтгэлтэй байя гэвэл тэр нь бол асуудалгүй. Зүгээр анх сонирхож байгаа хүүхдүүд ч гэсэн ороод бүртгүүлээд ингээд чинь би бас явъя гэж бодоод намар ингээд бүртгүүлсэн чинь өглөө үед байнгын 9 цагаас тийм анги нэгтсэн байсан. Даач миний хичээлд авахцаад орч чадаагүй. Бусдаар бол усан сэлхөө сэлж болно. Сэлдэг байсан бэлтгэлээ хийх үү, бэлтгэлээ хийж болно. Тэр болгоно нээлттэй. Сагсан бөмбөг, тэгээд эмхтэй сагсан бөмбөг, талбай хоккей, тэрүүгээр айгууд дэжгүй юм шиг байлээ. Ямар спорт нь үлээ D1-т тоглолдог гэдэг чинь манай сургуулийн тэрийг мартчихжээ. Сагсны талбай, волейболын энд волейболын сэлэгтад волейбол тоглож чинь цаанаа талбай хоккей, хөл бөмбөг, ширээний теннис хичээллэн. Тэгээд өссөн хүмүүс нь орж ирээд хизээч хамаагүй тоглож болно. Яг би тоглох гэж үтсэн юм энд. Тэгсэн чинь яалтчгүй нэг эндхийн хүмүүс нь арай өндөр тэгээд бас арай сайн тоглолт юм билээ. Ер нь бол би амтдахгүй юм билээ. Би болохоор өөрөө ширээний теннисний клубт байдаг. Тэгээд байнгын бас тоглож бэлтгэлээ хийдэг. Ширээний теннисний клуб нь гоё. Тэгээ энэ чинь нэг клуб одоо шинэ ширээний теннисний спортын клубд орё гэхээр заавал бакалаврын оюутнууд байдаг. Заавал магистрих биш. Одоо чинь манай ширээний теннисний аягүй олон найзууд бөөнрөө ихэнх нь магистр, PhD оюутнууд байдаг. Тийм болохоор тэднэртэй бас нэлээд татнасах, тэднэртэй бас нөхөрлөх тиймэрхүү боломжууд спортын клуб байснаар аягүй гарч ирдэг юм шиг надад санагдсан. Ер нь бол өөрийн гэсэн нэг чаддаг нэг спорт ч юм уу, өөрийн гэсэн нэг чаддаг нэг юмтай ирүүл аягүй гой санагдсан чинь тэмцчихэд ийшээ ихтэл бас нэг 5-6 сар байгаа шүү дээ. Тэр үеэрээ усан сэлэлд оролцдог ч юм уу, эсвэл сакс тоглодог ч юм уу, ширээний теннис тоглодог ч юм уу, эсвэл йога хийдэг ч юм уу. Яг тийм юм олоод ирвэл энд бол төрөл бүрийн юм байдаг. Одоо би бүр яриад дуусахгүй. Ямар ч юмны клуб гинөө төрөл бүрийн клуб байдаг. Тийм учраас хурж ирээл тэрийг олох ч айгүй амар. Тэгээд яг тэр нэг дөнгөж хурж ирээд дасан зохицох тэр транзишн чинь ийм спорт ч юм нэг дуртай амныхаа клубт байгаа хүмүүстэйгээ цуг байхаар айгүй урданд авчтай юм шиг санагдсан. Жохон юм ойлгохгүй, жохон стресстэй ч юм уу эхлэнгүүт ширээний теннисийн хүмүүстэй ширээний теннис тоглонгоо та нар яаж надад ингэж юм, та нарт ямар хэцүү байна, надад ийм юм байна гэд тэгээд дороо яриад ойлголцчихдаг. Тийм учраас өөрийн гэснийг чаддаг спорттойгоо ирүүл айгүй гоё санагдсан надад. Энд
Тэгээ сакс амар олон сакс тоглодог. Тийм учраас одоо манайхан ч дийлэнх саксууд сакс тоглодог болохоор тэр айгуу давуу талтай. За энэ болохоор манайгийн нэг давуу тал нь Starbucks-аас бусад бүх газрын шейкнүүд протеинтэй. Starbucks ганцаараа протеингөө шейк гаргадаг баг. Энэ бол хамгийн алдартай хамгийн гоё шейк гаргадаг. Very гэдэг яг тэр шейк нь бол зүгээр тасархаа. Тэг өнөөдөр анхудаа Шикагод ийм гоё болж ийн ирснээс бас яг намар нь жоохон халуун чихтэй. Нэг өдөртөө нэг 25-26 таа байдаг. Тэгээд тэрнээс хойш сэрүүсэл за тэгэл нөгөө Шикагогийн нөгөө тачигнсан өвлөн итлээ штэ. Ядж яхад за яг Шикагод бас арай гайгүй чинь Northwestern яг нуурынхаа ирэг дээр яг нуурынхаа хажууд болохоор бүр хэд дахин хөтөрнө. Бүр зүгээр тачигнан заяо. Зүгээр яс ташин. Тэр бол зүгээр аимшигтай байсан. Тэгээ Грацийн харангуут хасах 10 марвтай ч юм уу байгаад байгаа мөртлөө яг тэр нэг нуурын чийг нь орж ирээд зүгээр л бүр амьсгалангуут бүр юм мөс амьсгалж байгаа юм шиг амар хэцүү байсан. Тэгээ аз болж Монголоос януулын амьстай ирсэн л дээ. Уусаа манай дээр амсагийн хэд манай дээр сурдаг хүмүүс дээд курсыг хилээдсэн. Монголоос ер нь амьстай л ирэх хэрэгтэй шүү гэдэг нь айгүй үнэн болж таарсан. Энд жишээ нь амьснууд нь нэгт чанаргүй, хоёрт идэлгээ муутай, гуравт үнэтэй. Зөвхөн 2 хос амьс гэхэд $10 30,000-аар зарж байгаа хгүй энд. Тийм учраас амьс сайтэрээрээ манай янамлын амьснууд айгүй дажгүй штэ. Тэгээд зузаан нэг ноолсон эсхий амьс байвал бүр сайн. Эсхий тавчтайгаа байлаа. Аа тий. Заавал янамл. Би чи янамл компани гэж явдсан штэ. За одоо ингээд хажууд чи та нар ингээд хараад явах юм бол нөө спорт комплекс чинь дуусаагүй яваал байна. Одоо энэ дотор чинь талбай хөл бөмбөг, дотор хөл бөмбөгийн талбай барьсан байгаа. Бас айгүй том. Тэгээд Northwestern-ийн энэ талбайг түрээсэлж ойр хавийн нэлээд олон сургуулиудын ч юм уу, ахлах сургуулиудын эсвэл одоо тийм спортын клубүүдийн тэмцээн айгүй болд юм бэлээ. Тийм учраас энд байнгын хүмүүс хурж ирж байхын дэмжигчид, фанатууд хурж ирээд зогсцсон харагдаж идэв. За энэ ингээд манай талбай, яг хөл бөмбөгийн талбай. Тэгээд хөл бөмбөгөөс бусад ишээ зөндөө юм л дээ. Одоо чинь клубүүдийн ивент үйл ажиллагаанууд энэ чинь ингээд бөөнөрөө ширээцсад болдог. Тэгээд нэг тогтсон заншил уламжлалт гэх юм бол шинээр орж ирж байгаа хүүхдүүдэд намар Welcome Week-ийнхаа үеэр бүгдийг нь зогсоож жагаад тийш одоо бараг 800 бараг 1000 хүүхд цуглана гэсэн үг шүү дээ. Тэр хүүхдүүдэрээ ингээд яг тэр төгсөж байгаа жилийнх нь оныг ингэж тоогоор ингэж дүрсээр бид нар байршиж зогсдог гэсэн үг. Одоо чинь 2029 оны төгсөгч 2029 оны анги гэж би явж байгаа шүү дээ. Тийм учраас 2029 гээд энэ чинь ингээд бүгд тэр хэлбэрийн үсгээ зогсдог гэсэн үг. Тэгээ наран ээж хат нарны үдэс болохоор бүр амар ядарна халуутсан хөлс гоож. Тэгээ дээрээс дронтой хараад ингээд зааварчлаа өгнө. За тэр хүүхдүүд жоохон дээшл, тэр хүүхдүүд жоохон доошлол гээд нэг цаг шахуу зогсдог санагдаж байна. Айгүй ичмэр л дээ. Би Northwestern гэдэг сургуулийг бүр мэддэгчгүй байсан угаасаа. Тэгээд би чи наваад явж байхдаа зөндөө олон хүүхдүүдтэй ярилцажсэн чинь одоо манай өрхөн ч юм уу те одоо манай найзууд Northwestern-ийн сургууль бас айгүй дайжгүй штэ гэдэг. Тэрээс applied чинь тэр нь наа чи яадаг сургууль ингээд гэсэн чинь ер нь айгүй дайжгүй штэ ингээд бүх юмараа сайн гэхээр би шинжлэх ухаанаараа сайн мөн гэсэн чинь сайн штэ амар ихний топ 10-т ордог мордог гэхээр би хүү за тэгвэл наадах чинь би явуулаад үзье гэж тэгээд school list-д нэмээд тэ явуулчихсан гэсэн. Амар school research хийж амжаагүй чадаагүй ч юм уу тийм байсан. Тэгээд энд ирчээл их сургуулаа би яг мэдж танилцаж ийм сургууль байсан юм биш үү гэдгийг мэдсэн. Тэр нас айгүй гоё. Тэгэхгүй одоо бүх юм мэдчихэд ирэх чинь бас яг уйтгартай шүү дээ, тэ. Наа чи юм байдаг, эн чинь ингэдэг, эн чинь тэгдэг гэд. Ёстой яг цоо шинээр яг харанхуй юу орсон би. Тэгээ баг багаар гэрэл түгээсэн. Тэгээ би ч нөө давхар бас Вашиг тэнцсэн байсан. Тэгээд Вашиг сонгохгүй энийг сонгохгүй гэдээ бүр амар хэрэгжилжсэн би. Эхлээд мэрэгчлэрийн чайж үтсэн, тэгэл юуныгаар нь чайж үтсэн. Тэгээд энд баг 90 эртлээ онгоцноос буугаад энэ кампус дээр 90 эртлээ бас би зөв сонголт хийсэн гэж амар их бодож ирсэн. Гэхдээ би бүр одоо бүр баярлалаа танахгүй байгаа энд. Ямар азар энийгээ сонгоцсон юм бэ гэд. За энэ болохоор яг манай library-ны урд үүдэг юм том зүлгэн талбай. Одоо манайхан Polshot гэдгээр аягүй сайн мэдэн дээ.
Тэгээд энд аягүй нэг гоё сонирхолтой үйл явдал болтой. Одоо чинь бид нар дөнгөж шинэ оюутнууд 9 сарын 1-нд орж ирээд тэндээс алхаж орж ирээд тэгээд бөөнөрөө яг энэ талбайг дүүргдэг гэсэн үг, энэ зүлгэн дээрх талбайг. Бараг ойролцоогоор 1000 хэдэн зуун оюутнууд гэсэн үг. 1000 оюутнаа. Тэгээд бараг хүнч гიშгэх зайг болдог гэсэн үг. Тэгээ яг энэ дээр ингээд эндэр цэцэн тэгээд президент нь гарч ирээд ингээд үг мөгөө хэлээд тэгээ бас л бараг цаг шахуу зогсдог гэсэн үг. Тэр үед нартай байх юм бол амар хэцүү. Тэгээд энд одоо нэг ийм сонин цемент юм бариад сурагчид айгу дург байгаа. Бусдаар эн чинь яг тэр чигээр ном ногоон талбай байсан. Энд дээр нэг жоохон барилгын ажил явагдаад жоохон царай муутай болгоод байгаа. Яг нь Юшикаго Northwestern хоёрыг ярих юм бол энд бас хүүхдүүд тэгээд суугаал, сквал тоглоод нөгөө нэг зээрэнцэг ч юм уу тэрийгэ шилдээл тэгэл хөл бөмбөг тоглоход, волейбол тоглоход тэгээ энэ ч нэ байждаг гэсэн үг. Манай сургууль өөрөө квартер системтэй болохоор ийм түрүү хэлсэн шүү дээ хүн болгон энд баг хос мэрэгжил эзэмшдэг, сквал нэг майнер авдаг ч юм уу тэгдэг. Тийм учраас айгүй олон юмыг зэрэг хийж чаддаг, олон юм руу зэрэг орж чаддаг, тэрийг хандл хийж чаддаг хүүхдүүдийг авдаг юм шиг санагддаг. Угаасаа энд байгаа ихэнх хүүхдүүд нь амар өөрөөр хичээлүүд авдаг хооронд ингээд жишээ нь физик авч жагаад иконоор хийх тохиолдол айгүй их. За компьютер сайенсыг хөгжимтэй хослол амар их. Ялангуяа биолог буюу яг neuroscience pre-med-ийг хөгжимтэй, сквал физик, иконтой, философитой, маттай ингээд авах боломжийг өөрөө квартер систем амар сайн бүрдүүлж өгч чаддаг болохоор яг тийм олон юм руу орж чаддаг, тэрийг хандл хийж чаддаг хүмүүсийг авдаг юм шиг санагдсан. Ер нь миний EC ч гэсэн яг тийм амар замбраг юмнууд байсан шүү дээ. Нэг спорт гэж байгаа л, нэг хичээл заагаал, нэг research гэж яваал, тэгэл ингээд. Тийм учраас тэр бас айгуусаа нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Тэгээ апплайдж байгаа хүүхдүүдэд хэлэхэд ер нь бол тэгээд аль болох тэгэл академик гэж ерөөсө бодохгүй. Яг цэвэр академиктай төвлөрсөн хүнийг Northwestern авдаг гэж би бол бодохгүй байна. Тэг ер нь орж байгаа хүүхдүүд нэг тийм цэвэр академик бол биш байд юм аа. Ер нь их тийм EC амир ихтэй, тэгээд хөгжимд сонирхолтой, янз бүрийн юмд сонирхолтой нэг тиймэр хүүхдүүдийг л амир авдаг юм шиг надад санагддаг. Тий, одоо эсэн дээр гэх юм бол тийм 3 эсээ шаарддаг. Гэхдээ Northwestern хамгийн сонирхолтой нь PS бас optional байдаг. Цөө хэдэн сургуулийн нэг. Тэгээд гэхдээ тэнцсэн хүмүүс бүгд PS-тэй бичиж явуулсан. Миний хувьд ч гэсэн PS бичижсэн. Тэгээд миний PS тэгээд миний тэр supplement эсэнүүд ер нь л дандаа тийм хичээл ном ярихаасаа илүү би ингэх дуртай, би тэгэх дуртай. Тэгээд спорт дуртай бол спорттой арил хичээл бол яг хичээлээ нэг яриаггүй онж зэрэг дурдсан учраас гээд тийм болохоор тэр нь айгүйх нөлөөлж чадсан баг. Ер нь ингэдэг ер нь амар олон юм руу өсчээ тэгээд тэрийг ингэж хийж чаддаг, хандл хийж чаддаг хүүхд юм байна гэдгийг харуулсан баг гэж бодож байна. Тэгээд эсэнүүд гэх юм бол би яг одоо нөгөө промптуудыг санахгүй байна. Гэхдээ нэг эсэ байдаг. Тэр нөгөө нэг одоо тэнд харагдаж байна. The Rock буюу одоо манай чолоо. Одоо энэ тэрний нэг эсэнийх нь асуулт нь юу гэдэг юм бэ? Хэрвээ чи орж ирээд явбал Northwestern-ийнхаа The Rock-н дээр юу зурах вэ гэд. Тэгээ ихэнх хүмүүс айгуу сонин юм бичдэг. Одоо чи надад ийм одоо гоё ухраас үнцэнтэй ухраас би энийгээ зурна, би Монгол бичгээ зурна, би ингэн би тэгнэ тэ тэгэж ярьдаг учраас яг энэ эсэнгээрээ бас чамд юу үнэт зүйлтэй вэ? Чиний үнэт зүйл юу вэ гэдгийг Northwestern тэр эсэгээр харахыг хүсдэг гэх юм уу? Энийний цааныг майхан харагдаж байгааз юу нь бол майхан байдгүй юм. Гэхдээ та нарт зүгээр нэг хөвгөлтэй юм ярих юм бол одоо тэр дээр нэг камер байгаа. Тэр дээр нэг камер байгаа. Та нар харагдахгүй л. Тэгээд тэр камер нь яадаг вэ гэхээр манай The Rock маань ер нь 24/7 байнгын лайв камер дээр байждаг гэсэн үг. Энэ ингээд цэвэр камер хяналтанд байждаг гэсэн үг. Тэгэд ийм ер нь заншил үүдээ чи энэ Rock-ыг 24 цаг манж хөдлөхгүйгээр яг энэ тойрогоос нь гарахгүйгээр хамгаалчихдаг юм бол дээр нь зурх ирэх болгодог байхгүй юу? Тийм учраас одоо чинь ардаа майхантайгаа ирсэн байгаа юм бол энд хонж энэ Rock-ыг хамгаалж байгаа гэсэн үг. Тэгээ янз бүрийн зурна. Энийг чинь байсыг л өнгөнд солиод бодож чинь байсыг л одоо янз бүрийн хөдөлгөөн ч юм уу те үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа хүмүүс хурж ирээд зурна, бодно. Тэр болгоно нээлттэй. Тэгээ биднийг орж ирэхэд бол класс 2029 гэд бичсэн байсан байх жишээний. За энэ болохоор яг түрүүний харсан University Hall гэдэг ерөөхдөө Northwestern-ийн хамгийн эртний барилга гэж тооцогдож байна. 1855 онд
баригдчихсан барилга. Тэгээ та нар бас яг гоё үеэр ирлээ шүү дээ. Бүх юм ногоорч эхэлж байна. Яг 7-2 хоногийн өмнө бол яг бүх юм дөнгөж өвөл дуусаад нэг юм саарл байсан. Одоо бүх юм гоё эргээд ногоон болжээ. За би болохоор ер нь бол 4-5 ер нь хэдэн хичээл авч болдог. Гэхдээ нэг квартерт 4 хичээл. Одоо болохоор хим, онол, хим лаборатори. Тэгээд дахиад нэг хими лаборатори хичээл. Тэгээд биолог, мат гэдэг баг 5 хичээл. Айгуу гоё байгаа. Би ер нь бол их стресстэйг эхний жилээ. Ер нь бол стресс хамаагүй бага гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн квартер computer science авсан. За тэр бол миний шансыг бол нэлээд сорьсон. Тэгээд engineering analysis гэдэг нэг тийм инженертэй холбогдолтой физик хичээл өгдөг. Тэрийг авсан. Ер нь жоохон физикл гэсэн үг. Тийм байна да. За одоо хэдүүлээ хамгийн чухал хамгийн төв ийм одоо юу гэмээр бэлэг тэмдэг болсон барилга одоо arch гэдэг ерөнхийдөө бол arc. За энэ бол яадаг вэ гэхээр дөнгөж бас шинээр орж ирж байгаа хүмүүс 9 сард бид нар бөөнөрөө энэ үйл явдлыг болохоор marching through the arc гэдэг баха. Marching through the arch гэдэг. Ер нь л яг энэ arc-аар маршаар алхдаг гэсэн бөөнөрөө урдтай юм нөгөө нэг юм бөмбөр нүдтэй хүүхдүүд алхаад тэгээд ингээд бүх хүүхдүүд эндээс ингэж алхаад тэгээ ордог гэсэн. Айгүй их цуваа. 1000 хэдэн хүүхдийн цуваа энэгээр явдаг. Тэгээ эцэг эхнэр нь ингээ хажуу талаар нь зогссон ингээл дэмжээл тэгэл яг элсэж орохдоо орно. Тэгээд бид нар төгсөлтөө хийхдээ буцаад нөгөө нэг одоо чинь 2029 оны төгсөгч чинь 2029 онд төгсөөд энэчнээс ингээ буцаад алхаад гардаг. Бүгд нөгөө нэг төгсөлтийнхөө офц цуцыг өмссөн. Их тийм заншилтай. Тэгээ ер нь бол буцаж гардаггүй л гэдгийг энэ хаалгаар гарахаар тэгээ яг төгсгөтэй гарна. Тийм учраас яг төгсгөөс өмнө хүмүүс нэг энэгээр гараад ихгүй гармаар бол ингээд зүлгэндээгүүр гიშгээд ингээд хажуу талаар нь гардаг гэсэн үг. Тэрийг тоохгүй хүмүүс ч бол байна. Би бол тэрийг тоохгүй. 6 илүү 7 дайнинг хоолтой. Одоо энэ ингээд одоо хэдүүл ерөнхийдөө кампусын хамгийн урд хэсгээр нь явж байна гэсэн үг. Тэгээд Алисон гэдэг гоё хоолны газар тэнд өнгөрсөн. Тэгээд одоо энд ингээд дандаа дормод. Одоо энэ хажуутлын хаусууд бас бүгд North Western-ийн эзэмшил гэсэн үг. Энэ хаусууд нь дандаа нөгөө нэг юм жижиг community ч юм уу эсвэл нөгөө нэг энэ хаусууд нь болохоор бүгд North Western-ийн өмч эзэмшил байдаг. Тэгээд эдгээр нь болохоор жижиг community одоо жишээ нь Латин Америкчуудын ч юм уу эсвэл Asian хүмүүсийн ч юм уу тиймэрхүү жижиг клуб бас арай биш юм аа нэг юм тиймэрхүү юмд зориулсан хүмүүс яд төв офис гэж хэлж болно. Дотор ихэд офисын дагуу үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд одоо ийм том ийм барилгуудад багтаагүй одоо чинь манай Arts and Science-ийн яг ийм department office нь одоо яг тэнд байна. Тийм болохоор ер нь л офис гэж хэлж болно дөө. Оюутнуудад зориулсан тийм student center-ийн офис очоод зөвлөгөө авч болно. Одоо чи манай academic advisor тэр дотор байдаг гэсэн үг. Очоод би одоо чинь түрүү хэлсэнчлэн би ингээд инженерийн сургуулиас гараад Arts and Science руу цэвэр хим рүүгээ орё гэдэг юм бол өө тийм үү гэд надтай ярилцаад одоо тэгвэл хоёулаа ийм хичээл авцсан байгаа. Тэгвэл ийм хичээл авах юм байна энэ гэдэг нэг тиймэрхүү юмнуудаа энд хурж ирж асууж ярьдаг гэсэн үг. За энэ нөгөө манай талбай байна. Түрүүний харсан тэр манай намын сан. Хүүхдүүд амар цөөх харагдаад байх юм өнөдөр яагаад цөөх харагдаад байна? Өвөл нь бас айгүй сонирхолтой. Өвөл нь сонирхолтой ч гэж ер нь хүйтнээс бусд нь бол гоё. Нэг гоц састай. Эндхийн зуныг л өстэй амар халуун гэсэн. Би тэр зунаар нь данч байхгүй. Энэ жил Монголд гэсэн. Зун нь бол бүр амар халдаг гэсэн энд. Чихтэй дээрээ монголоор бол яг манайхаар бол 30 эдтэй ч юм уу те. Байнга нэмэх 40-тэй байдаг гэж сонссон. Айгу надад л айгу амархан байгаа. Хичээлүүд нь. Яг хим авж байгаа болохоор тийг санагдчих магадгүй. Мат нь бол бас дайжгүй байгаа. Жохон хэцүү санагдчих хэлэх юм бол computer science. Гэхдээ одоо яг quarter семестрийн ялгааны хэмжээний гарч ирнэ. Ягаад гэвэл quarter-аар явж байгаа тохиолдолд 10 гэдэг нийт 37 хоногийн чинь 3-аар ингээ хуваачдаг гэсэн үг. Тийм учраас 17 хоногт чи мэдээж midterm-тэй finance-тэй. Тийм учраас шалгалт midterm finance-ийн нөгөө нэг агуулгууд нь айгу богинохан байдаг гэсэн үг. Одоо чинь энэ чинь ингээ 3-7 хоног баг.
spring quarter гэснэ. Маргааш биологийн midtermтэй гэдэг чинь нэг 2-7 хоногийн лекцээр midterm өгөөд байдаг гэсэн үг. Тийм учраас агуулга багтай тэрийгэ үзсэн хүүхдэд бол midterm-үүд аягүй амархан байдаг гэсэн үг. Хичээлүүд нь бол гайгүй. Ихэнх хичээлүүд нь тэгээд аль болох бидрийг дэмжсэн л байдаг шүү дээ. Одоо чинь 4 шалгалт өгөхтэй бол нэг нь хаян одоо drop-in хамгийн мууг чинь бид нар байхгүй болгоно. 10 даалгаврыг хийх хэрэгтэй байтал бид нар 8-ын хамгийн сайн 8-ыг чи аавч гэдэг юм уу. Тэгэл офис аваар айгүй хэрэгтэй. Тэгэл тэргээр нь очиод ер нь өөрөө хичээж чадвал энд гайгүй дээ. Нэг хэцүү байгаад байгаа юм бол байхгүй. Яг хичээлээсээ шалтгаалаад дүн арай өөрөөр гардаг. Одоо чинь өнгөрсөн хичээл дээр одоо чинь миний авсан физик гэх юм бол ангийн дундаж дүнг бигээр тавина гэд. Тэнгүүт яг инженерийн юм дотор нь яг амар их одоо инженер болно гэж зорчсон физик математикаа тултал нь хийцэн бэлдсэн байгаа хүмүүс орж ирээд ингээд намайг бас ингээд амар алаад байдаг. Тэд чинь бүр тэгээд баг 91 92-оор баг B гэдэг дүн таслагдж байгаа байхгүй юу. Тэгээд баг A явъя гэвэл тэр чинь 97-оос 100-ийн хооронд тэр физикийн дүн байх хэвээр. Бусад хичээлүүд болохоор 90-с дээш бол A гарна гэж зүгээр шууд эхлээсээ хэлсэн. Тийм учраас анги тэр чигээрээ A гарч болно. Скол тэгэж болдог гэсэн үг. Хичээлийн хөндийн хувьд бол тийм байна. Тэгээд тэгээд quarter system-ийн бас хамгийн том давуу тал нь гэх юм бол түрүүний хэлсэнчлэн айгүй их олон багштай танилцсан. Одоо шинэ эхний жилээ биш 12 профессортой танилцсан. 12 өөр хичээл аваад үзсэн гэсэн үг. Тийм учраас одоо семестр чинь болохоор амар удаан явдаг учраас нэг сонгоцсон хичээлээ бол тэгэл яг удаан тэгэл үзэл дуусгасаар арга байхгүй шүү дээ. Тэнгүүт Northwestern болохоор ийм quarter system-тэй сургууль болохоор айгүй онцгой багштай хичээл авчвал тэр чинь тэгэл хурд өнгөрөөл дуусчдаг гэсэн үг. Тийм учраас айгүй олон хичээл сонирхоод авч үзэх боломж ихтэй гэсэн үг. Жишээ нь нийт 12 хичээлийн сонголт байгаа. Жилд тэгэл тэр 12-ын нэгийг чинь би философи нөрчлөхэд философи авч үзэл тэгэл болчдөг гэсэн үг. Сонирхол цаашаа сурж болно. Сонирхог бол тэгэл тэр чинь нэг 17 хоног юм уу 9-7 хоног яваал дуусчихж байгаа гэсэн үг. За эхний жилээ ороод хайддаг бол хэцүү л юм те. Гэхдээ үнэхээр хэцүү байгаа бол эхлээд харин түрүүний хэлсэнчлэн roommate буюу roommate ч бас нэлээд сайн чамд тусалцаа үзүүлнэ. Ямар roommate-тэй хасаа шалтгаална. Хоёрдугаарт бас одоо шинэ ширээний тестийн найзууд гэдэгтэй адилхан яг дуртай сонирхдаг community ч юм уу club-ийнхаа найзуудтай байвал тэр чинь илүү чиний transition чинь айгүй гоё өнгөрнө. Тэгээд эхлээд миний анзаарснаар эхлээд чи жоохон хичээлээ хийсэн дээр баг. Ягаад гэвэл яг тэр нэг темпэ юм уу яг тэр нэг урсгалаа темпэ олоод авчвал ер нь тэгэл за ер нь ингэдэм байх. За би ер нь ингэж хийчихвэл ингээд хийчихдээ мэн гэдэг яг тэр темпэ болчдөг гэсэн үг. Темпэ олохгүй анх орж ирэл хичээлүүдтэй хаяат ч юм уу нэг жоохон хоцрогдолтой явчвал тэргээ гүцгээд явж чадахгүй гэсэн үг. Тийм учраас одоо чинь зарим хүүхдүүд жоохон муу сураад байгаа хүүхдүүд гэвэл хичээлээ эхнээс нь тоохгүй яаж явж байгаад яг finance дээр очиод хамаг юм бэлдээд эхэлдэгч гэдэг юм уу. 17 хоногт нэг квартал дуусч байгаа болохоор хичээлүүд нь айгүй хурдан явна. Тэр нь айгүй амар тэгэхгүй нэг юм нуршаал яриад байхгүйгээр яриад гяс юм. Нэг хичээл дээр нэг шин сэдв үзээд дуусчихдаг гэсэн. Бас нэг сонирхолтой юм гэх юм бол манай юм дормын сонгон шалгаруулалт нэг тийм өрсөлдөөнтэй бол биш. Тэ одоо чинь би Harvard очсон. Harvard-ийн тэр нэг room selection бол ч амар азны байт юм байлаа шүү дээ. Тэгэнгүүт манайх болохоор тийм биш. Ерөөдөө нэг 5 wishlist бичээд тэрэн дээрээ зүгээр хүсэж байгаа дормыгоо чагсаагаад биччихээд ер нь тэмцээнд орчдөг гэсэн үг. Ер нь бол эхний 1 2 3 хичээлийг нь тэгээд орчдөг гэсэн үг. Тийм учраас single дормоор байна уу, double дормоор байна уу, suite дормоор байна уу тэр нэг тийм юу байдгүй. Өрсөлдөөн байдгүй болохоор тэр нь айгүй гоё. Би өрөөндөө эхний жилээ хоёул байна. Double байгаа. Дараа жил одоо маргааш дормын хариу гарна. Ерөөдөө single suite-д орох баха. Нилээ олон single suite өрөөнүүдийг чеклээд явуулсан байгаа. Наа чи айгүй гоё асуулт. Ягаад гэвэл би ч өөрөө Америкийн талаар юу ч мэдэхгүй ирсэн. Америк бол надад цоошин ертөнцөөсөн. Америкт сурыч гэж ер нь төлөвлөж байгаагүй. Тийм болохоор энэ хурж ирээд би эхний жилээ заавал roommate-тэй байсан зүгээр гэж боддог. Ягаад гэвэл тэр их соёлын шок, тэр соёлын зөрөөнүүдийг чи өрөөний хөвч чамд айгүй сайн тайлбарлаж чамайг айгүй сайн ингэж дасан зохицож амар сайн тусалдаг гэх юм уу. Одоо жишээ нь
бас зөндөө олон тэмдэглэл баярууд байгаа. Тэр болгоно яад дий, ер нь Америк хүүхдүүд яад дий, багш нар ер нь профессорууд яад дий гэдэг болгоныг манай өрөөний хүүхд надад зааж өгсөн болохоор ер нь бол ихний жилийн өрөөний хүүхдэд орсон амар баяртай байгаа. Тийм учраас дараа жил мэлээс хурж сурах гэж байгаа хүүхдүүд байвал ихний жилийн өрөөнийхөө хүүхдэд ороорой л хийж үзлээ. Рүүмиттэй. Тэгээ угаасаа өрөөний хүүхдэд байхаар чинь их гоё юм би биндээ санаа тавиад идэх штэ. Нэг нь оройтчвал энэ яагаад оройтчихв. Тэгээ чи яаж энэ өнөөр хідээс ирэхийн зүгээр үү гайгүй юу гэд их тийм санаатай хүнтэй нэг тэхгүй бол тэ зүгээр хийж яхад гинт алга болчихвол хэцүү штэ тэ. Яг алга болохгүй л дээ тэгтээ. Одоо ер нь маргааш тэгтээ миний коллежийн хариу гарна. Арай орхигдсон хоёлаа. Маргааш миний дараа жил амьдрах байрны хариу ирнэ. Би ерөөхдөө тэнд орохыг орийг бичсэн байгаа. Тэр зүйтэй болчих واخа. Өөр тэр цаана харагдж байгаа өндөр бол Shapiro гэдэг хамгийн гоё дорм. Ер нь бол 3 хотод 4 хотод зочд буудал гэсэн үг. Тэгээ яг л зочд буудал байгаа юм шиг бүх юм нь орчин үеийн бүх одоо тэр юу мөн орчин үеих. Camper гэдэг хоол байна. Camper гэдэг бас дорм. Энэ бас айгүй гоё хэсэг. Энэ ингээ Shapiro тэгээ Camper тэгээ манай Airs гэдэг дормууд ингээд энэ чинь ийм задгаа талбайтай. Энэ дээр янз бүрийн жижиг ивент болдог. Тэгээд бас гадаа гарч ирээд суумаар бол айгүй сууж болно. Тэгшгэн талтай хөл бөмбөг янз бүрийн тоглож болдог. Ерөөдөө манай кампусын хамгийн хойд хэсэг нь баг энэ ингээд хурж ирээд дуусч байна. Ryan Fieldhouse гэдэг бас амар том талбайтай. Ер нь бол дотор хөл бөмбөгийн талбай байдаг. За тэгээд анх ихэлсэн газар хүрээд ирлээ. Монголоос нааша аплай хийж байгаа хүүхдүүд байвал би бол аль болох дэмжиж туслахыг хичээдэг. Завтай үеэрээ. Түрүү хэлсэнчлэн journalism, econ, chemistry, biology тэгээд одоо өөр ямар хичээлүүд байна. Эднэрээр сурах гэж байгаа бол бас айгүй сайн давуу тал шүү. Тэнцэнэ тэр програмууд айгүй сайн шүү гэж хэлээ. Тэгээд эсээгээ аль болох төрөлжүүлээрээ өөрийгөө олон юм хийж чаддаг гэдгээ харуулаарай. Тэгэхгүй бол би нэг л юм хийж чаддаг гэвэл бас өрөөсгөл болох байх. Өнөөдөр Northeastern-тэй цуг байсанд баярлалаа. Northeastern-тэй цуг бөөнрөө аялж үзлээ. Бөөнрөө монголчууд өшөө олуулаа болох баха ирээдүйд. Тийм учраас манайхаа слайдараа тэгээд янз бүрийн хэрэгтэй юм гарвал асуухаараа үргэлж туслахад бэлэн шүү. Баяр та.